Манай өвөг дээдсийн төрж өссөн нутаг бол Говьалтай аймаг Алтай нуруу гэдэг бол Монголын бас үзэсгэлэнтэй байгаль өрнөс тогтцтой газрууд ихтэй нутаг. Нутгаа одоо өргөж сэтгэл зүрхэндээ бодож тээж явдаг. Тэр ч одоо утгаараа нутгийн одоо уулс тэр байгаль дэлхий биднийг бас юунд итгэж явдаг байх гэж боддог. Төгөрөг нутгийн хүү Төв Эмилийн гавьяат. Говьалтай аймгийн Төгөрөг сумын уугуул урайхан дархан хөрлөг овогт баяр хүү Жинжээгийн удмын Бозих 7 дахь хүүхдээ үлгэдэн авч Төмөрбаатар хэмээх хүүтэй болсон нь 16 дугаар жарны 1961 оны төмөр үхэр жилийн 11-р сарын 20-ны өлзий тэмбэрэл дүүрэн өдөр байлаа. Аавын тал бол бас их олуулаа, аав ээжээс аруулаа. Бид нар ч гэсэн бас аав ээжээс аруулаа. Тэгээд манай аав бол айдын хамгийн том хүн. 7 эрэгтэй, 3 эмэгтэй дүүтэй. Манайх бол одоо аав ээжээс бас аруулаа. 1 эмэгтэй, 9 эрэгтэйтэй ийм өнөр өтгөн гэр бүл байгаамаа. Сургуультай явна, зуныхаа амралтаар ээжийнхаа одоо аав ээж дээр очиж тасалдаг тийм л байсан. Үржин өндөр ах гэж тийм хөгшин байсан. Тэр хөгшин бол үнэхээр их ажил хөдөлмөрч хүн байсан. Ямар сандаа тухайн үед манай өвөө бол одоо тэр өвлжин дээр 3-4 давхар хашаатай малын хашаатай гэрлүүн орох гэж 3-4 хашаа дамжиж ордог. Тэгэхээр тухайн үед бол одоо нөгөө Дамбижаа гэж нэг кино гараад манай тэр өвөөг нутгийн хүмүүс энэ Дамбижаа шиг олон хашаа дамжиж ордог. Тэр бол үнэхээр хөдөлмөрч намайг одоо хүүхд сур татхаас өсвөлөл жоохон томроод ирэхэд одоо сур илтүүлэн, сур татуулна. Тэгэл хоног ураг шиг хариулал. Тэгэл одоо Монголын өдөө нутагт байдаг хүүхдүүдийн амьдралаар амьдарч өссөн. Балчир насны дурсамж баг сургуулийн өдрүүд нутгийн улстай хамт ард хоцорч Бозийн хүү Төмөрбаатар 6 дугаар анги төгссөн жилээ улсын нийслэл Улаанбаатарыг зорж одоогийн Баянгол дүүрэг нийслэлийн 47 дугаар сургуульд суралцж бүрэн дунд боловсролыг эзэмшжээ. Тэрээр 1982 онд Ангаа ухааны дунд сургуульд суралцсан сөүлэгч мэргэжлийг эзэмшсэн бол 1984-өөс 1990 онд Ангаа ухааны дээд сургуульд суралцсан хүний ихэмч болж улмаар 1990 онд нүдний нарийн мэргэжлэр 6 сарын дээшлүүлэх сургалтаар нүдний эмч болж шинэхэн төгссөн залуу эмчид тэр жилдээ улсын 1-р төв эмнэлгийн нүд судлал мэс застын тасагт ажиллаж эхэлсэн юм. Одоо хүний амьдрал гэдэг бас сони юм. Би бол өөрөө яг одоо нэг эмч болъё. Манай гэр бүл ойр дотны хүмүүс тийм эмч юм байхгүй. Тоо шиг амархан, тоо шиг ойлгомжтой гэж л надад байдаг байсан. Би бол унших тэр юу хэлний талынхт бол тэр багаас авьяас мавьяас одоо баг ч юм уу тэр талдаа бол таарах юм байсан. Тэгээ би ер нь 10 жил төгсөөд намайг Монгол Улсын их сургуулийн одоо математикийн ангид конкурс өгсөн. Тэгээ конкурс өгсөн. Би бол тооны төрлийн хичээлд гайгүй уусраас гайгүй гахч бодсон чинь ороогүй. Жилийн дараа дахиад одоо тэгвэл дахиад конкурс өгнө гэсэн дахиад өгсөн ороогүй. Тэгэл орохгүй юм болохгүй л байдаг юм байлгүй. Тэгэл дараа нь тэгээд ангаахын дундад орсон. Ангаахын дундад ороод төгсөөд хүний амьдралд бол ер нь баяртай гонигтай үйл явдлууд дөрөн л байдаг. Ер нь бол нэг амьдрал тохиолж байгаа аж жаргал нэг 70-80% удахургуу нэг ийм нэг 20-30% хүний амьдрал бол одоо тэгш дөрөв бас байгаа гэж ойлгож явдаг. Тэгээд ангаахын дунд төгсөөд одоо бас тухайн үед 2 дугаар эмнэлэг Сайднарын 2 гэдэг эмнэлэгт зөвлөгчөөр ажиллах болсон. Тэнд ажиллаад 1 жил ажиллаад дараа нь тэгээд бас одоо химийнхаа чиглэлээр үгүй ер нь нэгэнт ангаахт орсон чинь гээд ангаахт орсон чинь тэгээд ангаахт тэнцээд ер нь тэгэл эмч болох бол би чиний одоо мэрэгжил чинь иймэрхүү юм гэдэг юм уу одоо цаанаасаа бас нэг тийм байсан юм шиг. Тэр 2 дахь нэг азтай үйл явдал бол энэ эмнэлэгт ажиллах тэр дундаа нүдний эмчээр ажиллах асар том аз тохиолсон. Манай багш нар бол одоо Монголын анхны одоо 13 эмчийн нэг Эренчингийн Ямаа гэж хүн байсан. Ямаа багшаар би бол оюутан байхдаа хичээл заалгаж байсан. Тэгээд ангаахын дээд төгсөөд
нүдний эмч болохдоо бас хичээл залгаас суралцаад тэгээд нэгдүгээр эмнэлэгт хамт бас ажиллаж байсан Санжаа багш байна. Одоо нүдний баасан хүү гэж лавгд бол бүрэн жаргалгээл тухай одоо манай бүх багш нар бол Монголдо бол одоо их нэр хүндтэй алдартай нүдний гэдэг мэрэгчлэр овуулсан ийм хүмүүсийн одоо шав болж хамт ажилласнараа цаг үргэлж бахархаж анхдагч манлайлагч Монгол улсад Европын одоо ангаахын хөгжөхөд хамгийн түрүүнд л одоо нэгдүгээр эмнэлгээс одоо хөгжиж ирсэн төвхтэй ийм одоо ууган эмнэлэгт ажилласнараа цаг үргэлж бахархаж явдаг. Ийхүү тус тасгийн хамт олонны нэг эдэс нь болж ажлын туршлага, авиас чадвар нь арвижин өсөж дэвжсээр 2001-ээс 2002 онуудад Төмөрбаатар нүдний тасгийн эрхлэгчээр томилогдсон ажиллалаа. Анх 1990 онд шинэхэн төгссөн залуу эмч ирж байсан бол өдгөө тасралтгүй 34 дэх жилдээ улсынхаа ууган эмнэлэгт ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд Төмөрбаатар 1998 онд анагаах ухааны их сургуультай дахин суралцсан анагаах ухааны магистр, 1998 онд нүдний ахлах зэрэг, 2007 онд тэргүүлэх зэрэг, 2020 онд Монгол улсын нүдний зөвлөх зэргийн эмч боллоо. Олон мянган хүний орчлон тольдох мэлимийг нь анагаан сувлж, өнөөдрийн энэ бэлэгт өдрийн тоогоор нийт 47446 хүнд үзлэг хийж, 5678 удаа нүдний мэс заслыг хийж, Монгол улсын 21 аймаг 330 гаруй сум бүрт хурч очин нүдний тусамж үйлчилгээг үзүүлж, мэс засал хийж, орон нутгийн эмч сувлагч нарт зориулан ажлын байран дах сургалтыг хийжээ. Улмаар Монгол улсын нүдний салбарын ууган багш нарын нэг хэмээх эрхэм алдрыг хүртэж, нүдний нарийн мэрэгжлийн эмчээр 109 эмчийг бэлтгэж, өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа залуу үедээ харамгүй өвлүүлэн өгчээ. Би анх яг 2014 онд резидент орж ирээд за багштайгаа ажиллаад ингэ явж байхад нэг зүйлийг одоо маш сайн тод сандъя. За тэр нь юу вэ гэхээр Төмөрбаатар багш маань ямар ч хүнийг ялгалгүй харьцдаг. Ерөөсөө ядарсан ноорхоо хувцтай хүн байсан ч хамаагүй адилхан харьцдаг. За дарга цэрийг одоо том албан тушаалыг хүнчээсэн адилхан харьцдаг. Энэ одоо шинж чанарыг би хараад ямар одоос агуу сэтгэлтэй, ямар одоо даруухан хүн бэ гэдгийг анзаарч ингэж харж ирсэн. Энэ маань одоо миний сэтгэлээс насан туршдаа буудгүй. Тэгээд энэ одоо зан чанар, энэ одоо байгаа байдлыг би бас суралцах, энийгээ өөртөөрөө бас авч хэрэгжүүлэх юмсан гэж бодож одоо хэрэгжүүлж явж байгаа. Мөн одоо мэс засал хийж байгаа арга барил бүхий л одоо мэс заслын ур чадруудыг бид нэр сурж, багшаасаа сурж эзэмшиж авахыг одоо зордгоо. Өөрөө хэлсэн байдаг. Би 20,000 гаруй одоо мэс заслыг хийсэн байна гэд. Тэгээд энэ агуу одоо тоонд одоо бид нар бол одоо магадгүй хизээж хүрч чадахгүй байх. Тэрээр өдгөө клиникийн профессорын зэрэгт хүрч, нүдний тусламж үйлчилгээний чиглэлээр 26 бүтээл туурвиж, тасралтгүй суралцсан мэрэгжлийн дээшлүүлсээр дэлхийн хараагүй эдлийн эсрэг хийгдэж байгаа үйл ажиллагааг үнэлэх, түүнчлэн Монголын хараа стратегийн чиглэлээр мөн нүдний болорт сайлт, нүдний тордгийн зураглалт шинжилгээ, эхо оншилгоо, нүдний нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр мэдлэг чадвараа сайжруулсаар шинэ дэвшилтэт технологиг мэрэгжил нэгт эмч, залуу шавнар, олон улсын мэрэгчлэтнүүдийн багтай хамтран Монгол улсын нүдний тусламж үйлчилгээнд нэвтрүүлсээр ирлээ. Төмөрбаатар эмч 2023 онд Аз номхон далайн нүдний эмч нарын академийн Distinguished Award буюу гавьяат хөдөлмөр шагналын эзнэр тодорлоо. Түүний хүн ардынхаа эрүүлэнхийн манаанд зогссон 30 гаруй жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийг гэрчилж, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгчд сол тэмдэг, ардын хувьсгалын 90 жил, улсын 1-р төв эмнэлгийн 90 жилийн он хүндэт медаль, Говьалтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал, эрүүл мэндийн яамны жуух бичиг, эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, төрийн алтан гадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналуудаар Монгол улсын төр засгаас шагнажээ. Төмөрбаатар эмч өнмөх нэртэй нүдний хуй эмнэлгээ 2007 онд анх үүсгэн байгуулж байлаа. Өдгөө эмнэлэг нь 2017 оноос хойш ТЭУ нэртэй болж өргөжин тэлжээ.
ТЭВ эмнэлэг өнөөдөр нүдний оншилгоо эмчилгээ, гоо сайхны мэс засал, эрүүн нүрийн заслын чиглэлээр мөн өвдөлтийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай том зээг төрж яхад би анх одоо хувийн эмнэлэг нээж тэгээд тэр хувийн зээгийнхаа нэрээр одоо өн мөнгө гэж нэрлэе гэж өөрөө бодвол тэгэл өн мөнгө гэж хувийн эмнэлгээр нэрлэжсэн. Анх бол одоо модны хоёрын тэнд жижигхэн одоо объект аваад хувийн эмнэлэг байгуулж ирсэн. Тэнд бол тухайн үед бол зөвхөн нүдний онцлогоо эмчилгээ гоо сайхны чиглэлээр ажиллаж ирсэн. Сүүлдээ одоо тэгээд жоохон үйл ажиллагаагаа өргөтгөхөд тэгээд хоёр дахь одоо өргөтгөл хийгдээд нүдний эмчилгээ онцлогоо гоо сайхны мэс засал эрүүн нүрийн чиглэлээр гээд үйл ажиллагаа өргөжүүлээд 2013 оноос бол энэ эмнэлгийг байгуулж өргөтгөл хийгээд энд бол шилж ирсэн байгаа. Манай эмнэлгийн лого бол энэ бид нэрээрээ ийцэн донтлынх нь Төмөрбаатар, урдлынх нь Инх төвшин Эрдэнэцогт, ардлынх нь бол Ундрмаа Уянга гэж. Төмөрбаатар, өрхийн тэргүүн, аав, өвөө, нүдний эмч, Монгол улсын хүний гавьяат эмч, Инх төвшин, энэ айлын эзэгтэй ээж, эмээ, мэдээгүүжүүлгийн эмч, ангаах ухааны доктор, Эрдэнэцогт өргөн хүү, зээ нарын аав, мэс заслын эмч, Монгол улсын төрийн сойрхолд, Уянга том охин, 5 хүүхдийн ээж, нүүр амны гажиг заслын эмч, ангаах ухааны магистр, алдарт эхийн одонд, Ундрмаа, баг охин, нүдний эмч, ангаах ухааны магистр. Бид нэр тавуулаа эмч учраас 5 одоо нэрээрээ энэ логогод бүтээсэн байгаа. Хагалгааны ариутгалын хэсэг 2 хэсэгтэй, бохир цэвэр хэсэг. Нүдний хагалгаа болон чих хамар хоолой хагалгаанд орсон хүмүүс сэрэх өрөөнд энд бол бүрэн сэрчээд бол дараагийнхаа хэвсдэг өрөөрөө шилждэг байгаа. За энэ 4 давхар бол манай нүдний эмч нарын одоо амбулаторийн хэсэг байгаа. Яаралтай тусламж, нүдэн өвдсөн өвчтнүүдийг одоо төмрөө эмч нь үздэг байгаа. За сая бол би тэр хөдөөнөөс Синтэнгийн хотоо баян өндөрөөс ирсэн хүн байсан. Энэ хүн бол одоо төмөр зөгч хүний хажуу зогсож байгаа. Төмрийн илэрхий үсрээд баруун нүднийхэн дээд зохиных нь арьсан дагуур шигээд орсон хүн. Энийг бол хэсгийн медальд болтоо орж тэр төмрийг авлаа. Тэгээд төмрийг аваад шархыг зэвэрлээд шарханд нь зэгцэлт хийчихэд гарч ирлээ. Холбоо харилцаа өгсөн үндсэн дээр хүмүүс 10 тавиас утас аваад тэгэл барьшлаас гол хүрээд ирдэг. Тэгээд бид нар яралтай тусламжийн үзүүлэл эмчилгээ зөвлөгөөг өгвөл одоо арт хөдөлмөрчд үйлчилдэг. Хүний одоо хувь тавилан гэж би бол энэ эмч болж энэ Инх төвшин гэдэг охинтой одоо танилцах тийм л хувь тавилан байсан байлгүй. Тэгэл ангаахаар явал ангаахын дундад хоёулаа сурч явахдаа танилцал тэгэл үерхэж байгаа л 84 онд одоо хормыг хийгээл гэр бүл болсон. Тэр үед бол бас бидний яг ангаах төгсөөд эмч болж хахад бид хоёрын амьдрал тохиолдсон нэг баярт үйл явдал бол манай том охин 84 онд төрсөн. Тэгээд оюутан 6 жил бид хоёр тэгэл том охиноо өсгөл тэгээд 90 онд ангаахын дээд төгсөөд одоо улсын нэгдүгээр төрөлхтөд ажилласан. Тэр хооронд тэгэхэд манай 2 дахь охин төрсөн. Манай том охин бол төгсөөд одоо булганы харьяат Эрдэнэцогт гэж эрүүн нүрийн мэс заслын эмчлэлээр суугаад одоо 5 хүүхэдтэй юм шахан өнөр өтгөн байна. Ээж аваагаа хараад ер нь би бол эмч болондоо л гэж боддог байсан. Конкурсныхаа мэдээг авчаал одоо ангиа сонгохгүй л ээжтэйгээ орсон байсан. Тэгэл аав гаднаас нүдний эмч бол гээл эмчилгээний ангийг сонго гээл тэгэл ээж яг хажууд байсан болохоор ээж бол нүүр ам судлалын ангийг сонго гэд одоо давуу ирэхээр л ээжийнхээ үгэнд ороод нүүр ам судлалын ангийг сонгосон баг. Би бол эмч болохгүй гэж боддог байсан. Тэгэл яг ээжийн нөлөөл багаар юу яасан нөлөөсөн. Нэгэнт эмч болсон учраас би мэслийн төлөв хүн болыг бодож исэн. Тэг яг нэг их налхаст одоо эмчээр ажиллах болцоо оронтоо гарсан аз завшаан тохиолдсон. Тэгэл одоо эндээс хойш одоо бараг тасалгүй 20 жил ажиллаж байна да. Дүү маань бол яг аавынхаа хүслийг одоо нэг мэрэгжлийн өвлж аваад нүдний эмчийг бол сонгосон. Манай бага охин чинь бол яг тэгэл багаас л одоо манай ажилтаар ирээл тэгэл надтай хамт би хаяа дагуулаад ирдэг. Би жирэн дотроо бас
нэг эмч болгондоо тэгээд нүдний эмч чадвал болно үстэй гэсэн бодолтой явсан. Манай нүдний эмч нар чинь бас дотроо олон салбар болж хөгждөг. Одоо нүдний нөхөн сэргээх мэс засал, нүдний болрын мэс засал, торлогийн мэс засал гэдэг салбарлаад явдаг. Нүдний эвэрлэг өргөх солих мэс засал бол манай эмнэлэгт илүү хөгжих. Энийг хөгжүүл гэсэн талаасаа охиноо бол би одоо эвэрлэг нүдний өмнө сегментийн эмч энэ мэрэгжлийг гүнзгийрүүлэн судлаа гэсэн. Улсын 1-р тэмдэг нүд судал мэс заслын тасаг яг одоогийн байдлаар бол нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг одоо хэрэгжүүлэх гээд бид нэр төсөл хэрэгжүүлээ явж байгаа. Энэ одоо төслийг Төмөрбаатар багшийн маань охин Ундармаа эмч маань одоо удирдан зохион байгуулж ажиллаж байгаа. Нүдний эвэрлэг бүрхүүлийн бүдэгшилтэй холбоотой хагалгаа мэс заслыг хийх гэж байна. Одоо тэгээ миний хагалгаа эхлэх гээд ингээ хойно бэлтгэхтэй явж байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд гадаадд Сөүл их сургуулийн үндэсний их сургуульд суралцаад эвэрлэгийн мэрэгчлэрээ. Бас энтхэг улсад бас сүүлийн 3 сар сурсан энтхэг улсын ЭЛВ Парсад нүдний институтээр болохоор эвэрлэгийн яг шилжүүлэлт суулгах мэсцлийг бол бүрэн суралцаж Монголдо ирээд Монголдо ирснийхаа дараагаас бол яг гадаад эмч нартай хамтраад өөрөө бие дааж бол нэг 17-8-ыг бол хийсэн баг. Охинтойгоо хамт ажиллаад явж байгаадаа бол бас бахархалтай л байдаг. Маань ер нь бол маш их хөдөлмөрч хүн л дээ. Одоо хагас бүтэн сайнд одоо ерөөс амарч яхин би бол одоо ухаан орсон цагаас хойш бол ер нь хараагүй. Байнга л одоо хүнээ үзэл дуудагдаал жижүүр тоноол явдаг байсан. Миний одоо нөгөө бага насны дурсамж бас ээж хоёртой манаас бүр амар дотнол байлгаагүй. Яг тэгэхээр дүүт хоёр ээж хоёр маань дуудагдаал бит хоёр зөндөө их имэтэг өвөтөгөө эсвэл хоёулах начим үлддэг байсан юм. Тэр бол одоо нөгөө айлын томууд манай нөхөр доороо нэгдвэтэй би бас доороо нэгдвэтэй айлын нөгөө хоёулахна. Тэгээ анх битээр суучаал хоёлаа ер нь бол ямар ч байсан олон хүүхэдтэй болёо гэж л боддог байсан. Өнөн мөнх, энх мөнх, ашид мөнх, ивэл, од мөнх, өвөө эмээгийн хайртай зэнэр, аав ээжийн үргэлжлэл, энэ цагийн эцэд эх орныхон ирээдүй болсон үрсэ. Тэд ээж уянгийн талаас эмч гэр бүлийн удамтай төдийгүй аав эрдэнэ цогтын талаас ч гэсэн мөн л эмчийн удамтай. Дурсамж гэвэл хөдөө орон нутагч бас нэг алсын дуудлага маш их явдаг. Хүүхдүүдэд ер нь бол тэгэл зуны хугацаа чинь дагуулал явдаг. Тэгээ яг тэрийг нь бол би нэлээд тодхон санд ер нь. Төмөрбаатарын эмч гадаад дотоодын мэргэжил нэгт нөхөд хамт олонтойгоо гар нийлэн эрүүл мэндийн яам, Монгол улсын 1-р төв эмнэлэг, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Орбис олон улсын байгууллага, Америк нэгдсэн улсын Virtus сан, Канада улсын Laurel мэс заслын сангийн шугамар нийслэлийн болон аслагдсан айн сүмдийн ард иргэдэд үн төлбөргүй үйлчлэг мэс засал хийж нүдний эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Америкийн нэгдсэн улсад төвтэй Virtus Foundation гэдэг төсөл байдаг. Энэ төсөл бол одоо улсын 1-р төв эмнэлэг нүдний мэс засалтай хамтын ажиллагааны гэрээтэй энэ төсөл бол 2007 оноос хэрэгжсэн төсөл. Одоо 16-7 дахь жилдээ хэрэгжиж байгаа. Энэ бол маш өндөр нарийн мэргэжлийн эмчнэр бид нартай хамтарч ажилладаг. Би Монголд анх 16 жилийн өмнө ирж байсан. Тэр цагаас эхлэн доктор Төмөрбаатартай хамтран ажиллаж байна. Бид нэг мэргэжлийн хүмүүс. Хамтдаа Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар хичнээн удаа хамт явж, нүдний мэс засал хийж, нүдний тусламж үйлчилгээг үзүүлж хамтран ажилласан маань бүр тоогоо алджээ. Нүдний гоо сайхны мэс заслын чиглэлээр доктор Төмөрбаатар нөлөө бүхий төвшөнд хүрсэн мэргэжилтэн гэж бид үздэг юм. Учир нь тэрээр энэ чиглэлийн тусламж үйлчилгээг хөгжүүлж урагшлуулахад өндөр хувь нэмрээ оруулсан хүн юм. Мөн нүдний эмч болохоор суралцж байгаа олон оюутан залуусыг дагуулan зааж сургасан сурган хүмүүжүүлэгч багш юм аа. Эдгээр эмчнэр бол одоо биднийг сургаж одоо дадлагжуулж
заахаас гадна Verto Foundation-ийн нэг төслийн онцлог бол баруун аймагуудын одоо нүдний тусламж үйлчилгээ авах хүмүүс бол тэнд үн төлбөргүй хамгаалагддаг. Эмчнэр нь бүгдээр хагалгаанд хэрэглэгдэх материал баг тоног төхөөрөмж бүгдийг өөрсдөө авчирдаг эм тариунаас өсвөлөд. Эвэрлэгийн ингээд бүр маш олон жилийн туршлагатай багшигаа урьж авчираад тэгээ хамтран хагалгаанууд бол байнга хийдэг. Америк багш нар маань өөрсдөө Америк донорын эвэрлэгийн эдийг авчираад тэр эвэрлэгийг бид нар Монгол хүмүүс дээрээ суулгаж ашигладаг. Канада улсын Лаврел сангийн төсөл гэж байдаг. Энэ төсөл бол жилд бол 2 удаа ирдэг. Бас л одоо өөрсдөө бүх одоо хагалгааны хиймэл болор түүнд хэрэглэгдэх одоо багт тоног төхөөрөмж энэ тарай бүх юм авчирдаг. Эхний 3 жил бол анх одоо Говьалтай аймагаас эхэлсэн түүхтэй. Би бол одоо жишээлбэл сүүлийн 3 жил 3 аймаг руу намар одоо ирэхээс нь сарын өмнө ч юм уу хавар сарын өмнө яваад одоо бүх сумдаар нь нүдний үзлэг хийгээд одоо тухайн орон нутгийн өдөөний алсгсан хүмүүс нутгийн хүмүүсийн хамар төхөөрөө их өндөр байдаг. Төмөрбаатар доктор бол нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, ажил мэргэжилдээ эдсэн болсон хүн. Олон цагаар ажилласан ч ядардаггүй. 12-оос илүү цаг ажиллаж хаад өргөжлүүлээд машинаа бариад явж чаддаг маш их эрч хүчтэй нүдний эмч хүн юм. Нүдний тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа. Мэргэжилдээ үнэхээр гарсан эмчээ гэж би боддог юм. Учир нь нүдний салбарт ямар асуудал тулгамдж байгааг тэр цаг тухайд нь соргогоор олж харж чаддаг. Түүгээр зогсохгүй Төмөрбаатар доктор залуу эмч мэргэжилтнүүд оюутан залууст нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй. Зөвхөн заа зургаа зогсохгүй өөрийн хөдөлмөр зүтгэлээр үлгэрлэн манлайлж чаддаг. Резиденсийн Витлаб буюу нүдний бичил мэс заслыг хөгжүүлэх ур чадрын төвийг бас байгуулад 4-5 дахь жилдээ одоо хүрээд явж байна. Энэ одоо бичил мэс заслын ур чадрын төв одоо байгуулагдсанаар хэрэгжснээрээ нүдний залуу эмчнэр бол нүдний мэрэгчлээ сурж байгаа эмчнэрт маш их одоо мэс заслын ур чадвараа хөгжүүлэх, суралцах одоо их боломжийг олгож байгаамаа. Энэ бүх одоо төсөл хөтөлбөрийг Төмөрбаатар эмч маань мөн адил суурийн тавьж одоо бидэрт одоо боломж бололцоо энэ их одоо төслийг хэрэгжүүлэх боломж бололцоог хангаж ажиллаж байгаа. Багш нар надад юу заасан тэрнийг залгуулаад одоо энэ хүний хорвогийн жамсаар ингээл амьдрал үргэлжлэл сургалт үргэлжлэл явдаг багш нарынхаа одоо зааж сургасныг одоо шавнар болон цааш нүдний эмчээр мэргэжж байгаа эмчнэрт одоо өөрийнхөө мэдлэг боловсролыг хуваалцаа сургаал ингээл явж байгаа. Намайг анх эмч болоод тэр дундаа нүдний эмч болгоход бол одооных шиг одоо 34-5 жилийн өмнө одоо шинжлэх ухааны техник ингэж хөгжөөгөө, ингэж цахим орчин үүсээгөө тэгэл одоо энгийн байдлаар байсан. Одоо бол бүх юм цахимжаад одоо шинжлэх ухааны техник маш хурдтай хөгжиж байна. Энэ хөгжлийг дагаад манай сүүлийн үед одоо мэрэгшээд нүдний эмч болж байгаа одоо шавнар маань нүдний албан үйл ажиллагааг улам одоо хөгжүүлж, улам дэлхийн хөгжилтэй орны түвшинлөө аваачиж ажиллаж байгаагаар нь би бас одоо эдийн зэрэгтэй хамт ажиллаж байгаагаараа шавнараараа бол бахархаж явдаг. Туулаа жилийн отхон өдөр төрийн ордонд нэг хөдөлмөрийн баатар, нэг ардын эмч, 32 шинэхэн гавьяад ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа. Дэлхийн одоо хөгжилтэй орны түвшинд нүдний тусламж үйлчилгээг үзүүлэх бүрэн найдвартай багтаа болсоноор би бас бахархаж байна. Төр засаг маань миний одоо хөдөлмөрийг үнэлж бас Монгол улсын хүний гавьяат эмч гэж энэ өндөр нэр хүндтэй шагналыг авсантай их баяртай. Тэгэд орой битүүний өдөр чи одоо цагаан сар болохгүй тэгэл хүүхдүүдтэй битүүлэхээр баяр хөөртэй ирсэн. Тэгсэн харин араас утас чинь юу гэсэн ордноос ярьж байна. Танд одоо зураг аваач гэсэн. Би тухайн үед бол энэ зураг мөрөг авдаг хүмүүс авчлаасан. Тэгсэн харин одоо ийм том жижиг зураг энэ аваад угаагаад яазлаад тэгээд дор наваад ирдэг. Нэг талдаа үйлчлэг өнгөрсөн, нөгөө талдаа бас бизнес бол сайн хөгжсөнийг бас мэдэрчээсэн. Төмөрбаатарт унч хөгжилтэй, хошин шогийн мэдрэмж өндөртэй хүн. Түүнтэй хамт байхад үнэхээр уйдхааргүй хүн дээ. За тэгээд манай эмнэлэгдэрч бас ярьж нэг бус удаа хаалгаа хамтарч хийж ирсэн. Нэг учраас мэрэгчлээ чадвартай тийм эмч хүн л гэж би хэлэх гэж байна. Доктор Төмөрбаатартай угтан ирэх олон жилүүдэд хамтран ажилласаар байх болно гэдэгтээ би итгэлтэй байна.
Ийхүү төгөрг нутгийн хүү Төв эмнэлгийн Төмөр Баатар эмч хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолыг 2024 онд хүртэх хүртэл түүний туулж ирсэн ажил үйлсийн алдар замнал нь энэ болоо.